Ер нь бол би ингээ шууд асуултуудаа аваад ингээ хариулчихдаг. Тэгтээ мэдээж би өөрөө энийг тоншоо сууна гэж бол байхгүй. Тийм учраас би ингээд диктофонд ингээд асуултыг нь харангуутаа диктофонд хариултаа өгчдөг. Хариултаа өгснийг манай Тамир бол бас шивж оруулдаг. Шивсэн үгээс алдаа бол одоо манай Тамирын алдаа хариулт нь бол цэвэр минийх гэж ойлгож байна. За нөгөө reverse chronological гэдэг дээр тавьчихсан байгаа тийм ээ. Тэр чинь одоо хамгийн сүүлчийн асуултууд одоо эхлээд байгаа гэсэн үг. За ингээ Балжмаа зөрөгт гээд сайн байна уу хэрвээ энэ удаагийн сонгуул шудраг болохгүй бол юу болох болоо? Хэрв гарах үр дүнг нь бодолцож үзсэн үү? Сонгуулийн холимог систем шудраг болгоно гэсэн баталгаа байна уу? Хариулт өгөөч гэж байна. Сонгуулийн ямар нэгэн тогтолцоо бол өөрөө шудраг болгоно гэсэн ийм баталгаа бол байхгүй маа. Ямар ч одоо тогтолцоо байлаа гэсэн сонгуулийг шудраг явуулах нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой. Энэ жилийн үед бид нар бол хоёр гол юм ярьж байгаа. Нэг нь бол иргэний шинжилсэн үнэмлэх ярьж байгаа. Шинжилсэн үнэмлэхний дагуу нэлээд шинжилсэн бүртгэлүүд хийгдсэн. 10 хорууны хээ орсон. Иргэд одоо давхардуулах юм уу, булхал өөр хийх нь бол багасна гэж бодож байгаа. Хоёр дахь нь бид нар чинь нөгөө иргэний чиптэй үнэмлэхийг одоо 12 сард гаргаад тэгээд 1 сараас одоо иргэдэд өгч эхэлнэ. Ийм байдлаар одоо сонгуулийн тогтолцоо ямар ч байсан хамаагүй үндсэндээ бид нар маань сонгуулигаа шудраг явуулах тал дээр улсын их хурлын засгийн газар илүү анхаарал тавьж ажиллаж байгаа гэж би хэлмээр байна. За дараа нь Балжмаагийн одоо асуусан асуулт энэ. Чимбат Шагдаржав гэдэг одоо асуусан байл л да Монгол улсын их сургууль юм байна. Ер нь сонгуулийн хатуу мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар 1.5 саяыг танаа нам биш нөгөө нам чинь амлсан. Одоо бодоход 1.5-ыг л өгнө гэсэн үг. Танаа бол нөгөө намын хүмүүсийн амнаас гарч байх шиг байна. Эцэстээ та гэж засагт байснараа өөрийнхөө юмыг хийсэн биш, бусдын юмыг хийсэн тухай 2012 оны сонгуульд ярих юм байна. Одоо та нар юугаа ярих юм бэ? Энэ нөгөө ардчилсан намтай холбоотой асуудлыг илүү тавьж ийн л дээ. Энэ бид нар нөгөө хөдөө явахад иргэдтэй хийж байгаа уулзалт дээр ч гардаг штеп. За 1.5 саяыг өгнө гэсэн өнгөрсөн сонгуульд амласан намууд дээр нь ардчилсан нам бас нэгийг өгнө гэсэн яасан бэ? Тэгэхээр манай Чимбат Шагдаржав гэдэг бол зөвхөн 1.5-ын тухай л ярьсан. Ардчилсан нам бол 2008 оныхоо мөрийн хөтөлбөртөө Эрдэнэ хувийг ард иргэдтэй өгнөө газрын дор байгаа баялгаас Эрдэнэ хувийг нь тэрний үнэ нь бол 1 сая төгрөгнөөс доошгүй байна л гэсэн. Тэгэхээр одоо ингээд ард иргэдэд өгчээд байгаа 536 ширхэг хөвцөө гэдэг бол магадгүй дээр нэмжих хөвцөөнүүдийн нийт одоо үнэ бол 1 сая төгрөгнөөс буухгүй гэсэн. Тэгэхээр 536 ширхэг хөвцөөг өгсөн гэдэг бол бид бол 1 сая төгрөгийн амлалтыг биелүүлсэн гэж үзэж байгаа. Дээр 1.5 сая төгрөгийг 500 мянган бэлнээр 1 саяыг нь бол бэлэн бусаар өгөөд явж байгаа. Энэ бол одоо сонгуулийн өмнө дууснаа. Энийг аль нэг намтаа наагаад байх шаардлага байхгүй. Хамтарсан засгийн газар учраас аль аль намын амлсан ийм өрийн хөтөлбөр ингээ хэрэгжүүлээд ингээ явж байгаа. Тэгэхээр бид бол ингээд reverse chronological гэдэг дээрээ тавиад ингээд асуултуудад хариулсан. Бусад асуултууд бол ерөнхийдөө хариулсан байна, тийм ээ. Одоо тэгэхээр сүүлийн үед гараад байгаа нэг асуулт бол бас энэ Facebook дээр орж ирээд байгаа нэг асуулт байгаа. Энэ яагаад ардчилсан нам одоо эдийн засгийн хувьсгалыг хийх ямар шаардлага болчиход юу хувьсгалын тухай яриад байгаа юм бэ гэсэн. Би энэ дээр бас нэгэн тийм боломжийг ашиглаад товчхон хариулт өгч. Эдийн засгийн хувьсгалыг хийх юм 4 үндсэн шалтгаан байгаа гэж үзэж байгаа. За нэгдүгээр шалтгаан бол бид одоо элтэрийн эдийн засгийн хувьсгал эхэллээ гэдэг лекцэн дээр ярьсны дагуу ерөөсөө манай эдийн засаг өсөж байгаа мөртлөө маш их хэмжиг зөвхөн нүүрс, алт, зис, жонш гэдэг юм уу цөөхөн төрлийн ашигт малтмуудын бүтээгдэхүүн дээр суурилсан байна. Тэгэхээр энэ хэврэг эдийн засгийг нэлээд суурьтай болгоод бусад салбаруудынхаа хөгжлийг дэмжих ёстой. Уул уурхаагаас бусад салбарын хөгжлийг яаж хангах вэ гэдэг асуудал бол тавигдсан учраас бид нар эдийн засгийн хувьсгал хийх ёстой гэж байна. За хоёр дахь нь бол бид нар ер нь өнөөдрийн хүртэл манай улсад бол орлогын ялгаа их бий болцсон байна. Яагаад орлогын ялгаа их болцсон вэ гэхээр одоо манайхан их тийм популист маягаар яаж баян хүмүүс их бий болсон байна, ядуу хүмүүс бүр их бий болсон байна. Тэгэхээр энэ бол эцээч ерөөс орлогын ялгааны тухай асуудал юм байна. Тэгэхээр бид баян хоосон гэж нэг мөөцөхгүйгээр дундаж орлоготой иргэдийг яаж олноор нь одоо бий болгох вэ? Энд яаж төр засаг дэмжлэг тусалцаа үзүүлэх вэ гэдгийг шийдэх ёстой. Энэ бол эдийн засгийн хувьсгалыг хийхийг шаарддаг.
За 3 дахь зүйл маань бол 90 оноос хойш манай иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхол бол их багассан байна. 90 онтой харьцуулахад одоо ажил хөдөлмөр эрхлэе гэж байгаа энэ сонирхол бол 7 пунктаар буусан байна. Энэ бол бүр буруу үзэгдэл. Зах зээлд орчход байх чинь зах зээлд бол илүү сайн ажил хийгээд юу чаддгаа хийгээд илүү мөнгө аваад илүү гайгүй амьдрах ёстой гэдэг байдал. Ажил хийхгүйгээр мөнгө авдаг, бэлэнчилдэг гэдэг энэ сэтгэл зүй бол нэлээд явж байгаа учраас энийг өөрчлөх шаардлагатай юм учраас эдийн засгийн хувьсгалын 4 дахь шалтгаан бол юу байна вэ гэхээр 4 дахь шалтгаан маань ерөөсөө энэ улс орны хөгжил бол юутай холбогдохгүй байна. Нөгөө хүний хөгжилтэй холбогдохгүй байна. Дэлхийн нийт дээр хүний хөгжил юугаар авч үздэг гэхлээр эрүүл мэнд нь ямар байгаа нь, энэний цаана дундаж наслалт ямар байна, боловсрол нь ямар байгаа юм, айл өрхөд орж байгаа орлого, хувь хүний орлого ямар байгаа, ийм 3 үзүүлэлт төр л үздэг. Тэгэхээр бид нар энэ 3 үзүүлэлт маань нийтийн засгийн өсөлтөд уялдаж өгөхгүй байна. Манай иргэдийн наслалт бол хөгжилтэй орныхаас 20-оор бага байна. Боловсролын түвшин 3 дахин бага байна. Дээр нэмээд орлого маань 7 дахин бага байна. Тэгэхээр энэ бүхнийг уялдуулж ойртуулахын тулд энэ зорилтыг хангахын тулд бид нар бол эдийн засгийн хувьсгалыг хийх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм аа. Ийм 4 шалтгааныг би хэлье. Өнгөрсөн 7 хоногт манай эдийн засгийн хувьсгалын лекцийн 2 дугаарх нь бас болсон. Энэ дээр сайхан бэлэг дарга одоо эдийн засгийг диверсификац хийх буюу одоо олон төрөл болгох, тэрнийг ингээд солонгоруулах гэдэг гоё үгээр хэлсэн шүү дээ. Зөвхөн уул уурхай биш, бусад төрөл одоо салбаруудыг нь дэмжиж одоо бид нар хөгжнөө гэсэн санаа гаргасан. За одохгүй гишүүн бас хэрэг Монгол улсын хөгжлийн бүс нь хаагаараа байхын, ашигт малтмлын хаагаараа илүү байхын гэдгээр бол хэлсэн. Өшөө нэг зүйл бол бид нар гаднаас бензин дизелийн түвшин аваад байгаа. Энийг Монголд хийх, эсвэл орлуулах, эсвэл одоо бензиний чанарыг сайжруулах уу, актаа нэг нэмэгдүүлэх ямар боломж байна гэдгээр Оргил ойл гэдэг компани захирал Ганзөрг гэдэг залуу ярьсан байгаа. Энэ бол бас манай залуучуудыг анхаармаар бид нар одоо байхгүй гэж гэхээс илүү байхгүй юмыг яаж бий болгож болох вэ? Яаж нэг орноос хамааралтай байдлаа багасгаж болох вэ гэдэг дээр бас залуучууд толгойгоо ажиллуулаад тодорхой хэмжээний бизнес хийгээд эхэлсэн. Ийм ихтгэл тавьсан. За дөрөвт ихтгэл бол санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны тавьсан одоо эдийн засгийн хувьсгал тэрэнд бас залуучуудын оролцоо ямар байх вэ гэдгээр тавьсан. Энэ арчсан намаас манай залуучуудын дунд зарласан эдийн засгийн хувьсгал эхэллээ гэдэг итгэлийн уралдаанд 21 бүтээл ирснээс энэ одоо залуугийн бүтээл бол шалгарсан байгаамаа. Тэгээд дараачийн манай эдийн засгийн хувьсгал эхэллээ гэдэг лекц бол 11 сарын 29-ний өдөр бас болно. За энд одоо манай залуучууд, манай бизнесмэнүүд одоо юм хий бүтээ гэж байгаа хүмүүс энэ дэр бол нээлттэй байгаамаа. Энэ талаар бид нартай бас харилцаж холбогдороо. Facebook дээр ч гэсэн энэ санаагаа бас одоо хэлээрэй гэж хэлэхээр байна.